За сайн байцгаана уу? Өнөөдрийн мэндийг хүргэе. За шинэхэн арьс арчилгааны бичлэгтэй тавтай морилно. За энэ удаагийн бичлэгээр би та бүхэндээ батганы талаар Acne Tips 2026 онд ямар хөө байх юм бэ? Ялангуяа эстетичний зүгээс 2026 онд батгыг яаж эмчилвэл зүгээр байгаад байгаа юм бэ гэдэг талаар зөвлөгөө мэдээллийг хүргэх гэж байна. За магадгүй энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүстээ батгтай зурлалцаар байгаа, батгаа яаж эмчлэхээ мэдэхгүй байгаа, эсвэл батг гардаггүй байж байгаа дүнгиж батг гарч эхэлж байгаа, эсвэл бага наснда гардаг байж байгаад тэр нь ингээд нэг идэж чадахгүй ингээд стил нөгөө adult acne болцсон тэгээ яваад байгаа хүмүүс байвал хэрэгтэй бичлэг болж чадах болоо гэж найдаж байна. За бас нөгөөтэйгүр би арьс арчилгааг яг сонирхож судалж эхлснээс хойш 5-6 жил болж байгаа ч гэсэн esthetician болсноос хойш би бол 1 жил болсон байна. Жилийн өмнө яг licensed болсон байна. Esthetician чинь өөрөө license авснаас хойш яг одоо чиг баримжаагаа нөгөө эмчнэр нарийн мэргэжил ингээд сонгоо явдагтай яг адилхан гоо сайханчид хөмсгөөр юм уу сормоос хийх юм уу ваксаар дагнах юм уу массажаар дагнах юм уу батгаар явах юм уу эсвэл meds ба injection чиглэлээр ингээд явах юм уу гэд маш олон салаа ингээд замууд байгаа заяа. Тэгэхэд би лайсенсаа авчаад хамгийн түрүүнд би батгаар явнаа гэж би бол ерөөсө бодчихсон байхгүй яа. Тэгэхээр би батгыг үзэн яддаг байхгүй юу. Дургу учраас нөгөө дайсантайгаа нөхөрлөн найзлан гэдэг чи яг ийм л болоод байна л та. Тэгээд acne expert болсон байна. Face Reality гэдэг компани дээр esthetician medical grade гэж ярьдаг ийм бүтээгдэхүүн гаргадаг ийм брэнд дээр acne expert болсон байна. Тэгээд хичээлийг нь авсан, шалгалтандаа тэнцсэн. Өөрөө бас нөгөө худалдаалах эрхэм бичигтэй учраас бүтээгдэхүүнийг би энэ дээрээ зардаг. Тэгэхээр тэр Face Reality acne програмд үзсэн 40 цагийн хичээл билүү. Хичээлээ би ингээд багцлаад ингээд бодлоо л да сая би. За 2026 онд би хүмүүс acne тал дээр батгаа эдгэх тал дээр 5 чухал зөвлөгөөг би юуг өгч болох вэ гэдэг талаар би сая бодлоо л да. За нэгдүгээрт гэвэл би батгыг өмнө нь бид нар яаж эмчилдэг байсан талаар ярихаас өөр аргагүй болчихж байгаа. Бид нар жоохон байхад батгыг эмчлэхдээ заавал ингээд хатааж эмчлэх гэдэг байсан. За одоо юу гэдэг нь clean and clear face wash-аар угаах ч юм уу эсвэл алкохолтой, спирттэй тонер хөвөн чингээд арчдаг ч юм уу. За наваа жоохон бахтлаа эмийн санд нэг тийм урталтай порлонтой ингээд гардаг ардаас амар спирт ингээд өмөртөж гардаг. Тэрийг ингээд батхан дээр ингээд шаваад ингээд чингууд батга ингээд хатдаг. Тэгтээ амар улаарч болоод тийм юм шавших ч юм уу За тэгээ нөгөө DIY-ууд орж ирнэ шүү дээ. Лимонтой усаар арчих ч гэдэг юм уу. Лимонтой содтойгоор ингээд скраб болгоод ингээд угаах ч гэдэг юм уу амар бид нар аргыг хэрэгэлдэг байсан За тэгэж хатаач эмчилсэн батга. За батганы яг ганц нэг гарсан тэр пастюл бол угаасаа хатнаа. Тэр чинь өөрөө асиднд хатдаг зүйл. Нөгөөтэйгүр бид нар эрүүл байсан, зүгээр байсан нөгөө суур арьсаа гинтэйгээд байгаа байхгүй юу. Тэгэхээр бидний суур арьс чинь өөрөө айгүй гоё pH balance 5-6-гийн хооронд байгаа арьс чинь дээрээс нь аваачаад 3-тай, 4-тэй хүчлэг эсвэл 10-тай, 11-тэй тийм алкалайн тийм зүйлсийг хэрэглэснээрээ арьс чинь өөрөө амар эмзэгшээд маш их гэмтэл үүсэж байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө батгах нь өөрөө эргээд өрөвсөж байгаа гэсэн үг л Тэнгүүд үед бид нар батгаа эдгэх гэдэг улам өрөвсүүллээ. Өрөвсөн батган дахиад батга боллоо. Тэрийгээ дахиж эдгэх гэлээ. Тэнгүүд нөгөөдг нь дахиад гээд ингээл сайкл орцонтой ингээ яваад идэг ерөөсө батга эдэхгүй. Тэгэхээр бид нар батгаа улам өрөвсүүлээд байгаа л гэсэн үг. Батгыг бид нар энд ингээ хүн орж ирээд хэвтлээ Батганы миний хамгийн түрүүнд хардаг зүйл бол inflammation буюу өрөвсөл. 1-р левел үү, 2-р левел үү, 3-р левел үү За дараагийнх нь нөгөө батганы хамрах хэмжээ бас 1-р левел үү, 2-р левел үү, 3-р левел үү. За inflammation өрөвсөл 2-р левел, батганы хэмжээ нь 3-р левел байх юм бол ийм арчилгаа хийнэ гэд facial протокол юм чи бэж идэх байхгүй. За тэгэнгүүт бид нэр хардаг. Би онлайнаар зөвлөгөө гэдэг хүмүүсийн нүрийг харж ангууд өрөвслийн хэмжээ маш их. За бүр 3 Тэгэнгүүт батганы хамрагдах хүрээ нь зөвхөн 1 бүр moderate ч биш, бүр mild Тийм байхад өрөвслийг намдаах арчилгаа хийхгүйгээр батгыг эмчлэх арчилгаа хийгээд идэг. Ойлгож байна уу? Тэгэхээр бид нар эхлээд өрөвслийг намдаах хэрэгтэй байхгүй. Өрөвслийг намдааснараа өөрөө батг нь өөрөө идэгнэ гэсэн үг. Тэгэхээр батг гарлаа гэд учруу батгыг хатаах гайл угаагаал гуужуулаад тэгээд авах шаардлагагүй гэсэн үг. Эхлээд бид нар өрөвслийг намдаах хэрэгтэй гэсэн үг л Батгыг харин ч чийгшүүлж эдгээж treat хийж идэгдэх юм байна гэдэг ойлголтыг та бүхэн 2026 онд толгоондоо яг гоё суулгаарай. Заавал бид нар батг гарлаа гэдэг салицилик асидаар угаагаал маргааш нь арилаагүй ангууд дахиж угаагаал Тэнгууд нөгөөдг нь
маргааш нь дахин арилаг бангууд ретинол түрхэлтэй. Энэ бол зүгээр арсаа бид нар дахин өргөсүүлээд одоо яваад байна гэсэн үг. Батгаа одоо шахсны дараа тэр чинь онгойс нэг тийм одоо шарах чинь одоо бид нар гараа зүслээ эн чинь шарах үслээ эн чинь өөрөө идэгчдэг шүү дээ. Бид нар дээрээс нэмэл энийг эдгэе гэж салицилик азидаар ингээд байхгүй шүү дээ. Зүгээр ингээд орхичдаг шүү дээ. Чиний өөрийн чинь коллаген өөрөө гарыг чи эдгэж байгаа. Яг адилхан. Батгыг өөрөөр нь эдгээд орхих хэрэгтэй байхгүй. Бид нар дээрээс нь дахин бензол пероксид ингээд түрхээд хийж болохгүй байх нь. За хоёрдугаарт нь саяны ярьсан дээр үндэслээд маш олон тийм орц найрлага одоо хоорондоо харшилсан тэгээ идэвхтэй найрлагыг нэг дор битгий хэрэглэе гэдэг санаа орж ирж байгаа юм. Нэг дор битгий хэрэглэе гэдэг нь зөвхөн нэг өдрийг хэлээгүй шүү. Одоо өдөртдөө бензол пероксид түрхлээ, салицилик азид түрхлээ, ретинол түрхлээ. Нэг өдөр бум гэж бөөнддөг хүмүүс байхгүй л үү те бити тэгэрээ тэгж болохгүй шүү. Нэг өдөрт одоо нэг л одоо идэвхтэй найрлагыг хэрэглэнэ. Яг бүтэн одоо рутиндээ те одоо сарын одоо хэрэглээг ингээ харахад таны сарын хэрэглээнд чинь маш олон идэвхтэй найрлагыг өдрөөр ингээ солио хэрэглэдэг гэсэн юм бити байгаасай. Тэгэхээр ретинол хэрэглэдэг бол яг ретинол хэрэглээд те 7 хоногт яг 1 юм уу 2 удаа хэрэглээд бусад бүх юм чинь дандаа чийгшүүлдэг, тайвшруулдаг, тайтгаруулдаг тийм бүтээгдэхүүн. За магадгүй бензол пероксидтэй одоо угаагч хэрэглэдэг байлээ гэж бодъё л доо тий. Гэтэл зөвхөн тэр угаагчаа тавиад за энийг л би яг батхандаа хэрэглэнэ гэдэг тий. Бусад юмнууд нь дандаа тайвшруулах, чийгшүүлэх, тий, repair хийх, одоо хамгаалах тийм зүйлсүүдийг байгаасаа гэж хүсэж байгаа байхгүй. Бас дээрэс нь BHA салицилик азид хэрэглэж болно тий. Салицилик азидтай магадгүй одоо серум ч юм уу тий эсвэл хөвөн чингээгээд арчдаг тонер ч юм уу байлаа гэж бодоход бас энэний араас дахиад ретинолыг би хэрэглэдгээ гэд ингэ байж байвал бас маш их тийм үл одоо тий авцалтаан тийм байдлыг үүсгээд байдаг. Тэгэхээр нэг удаадаа нэг найрлага, нэг удаадаа нэг идэвхтэй найрлага. За тэр нэг идэвхтэй найрлагаа хэрэглэхдээ 7 хоногт 2 л удаа хэрэглээд бусад үед нь дандаа тайвшруулах тий чийгшүүлэх зүйлсүүдийг хэрэглээрэй. Над дээр одоо орж иж байгаа хүмүүс тэгдэг байхгүй юу? Би ретинол хэрэглэдэг. Тэгтээ өглөө би салицилик азидаар арчдаг. За тэгэнгუутаа адаплен бас ингээд хүрхчдэг хажуугаар нь ингээд тэгэнгууд арьсан ингээд амар өрөвссөн ингээд ороод ирдэг. Тэгэхээр бүгдийг нь болиулаад яг нэгийг л хэрэглээрэй гэж зөвлөдөг. За 3 дугаарт нь за арьс арчилгааны бүтээгдэхүүн тийм байжлаа. За тэгэнгუут хүмүүс тэгдэг. За би ер нь дотроосоо л нэг л болохгүй байна. Гормоны одоо тэнцвэржил байдалд алдагдаад байна. Би ерөөсөө birth control уучия тий жирэмсээс хамгаалах юм уучи эсвэл арсны эмчдэр очоод тий им уучия одоо юу гэдгийг тий третинол ч юм уу тий акутин ч юм уу тиймэрхүү одоо яг дотроосоо одоо яг хэрэглэх юм хэрэгтэй байна гэдэг. За арсны эмчдэр очлоо. Арсны эмч чинь үнэхээр асуудал юм байна тий мэдээж эмч бичээд өгөн тийм үү. За эмээ уулаа. За тэнгууд ардаас нь нөгөө нэг сөрөг одоо давхар нөгөө үр нөлөө ингээ гараад ирдэг л тий. Арьс хуурайшаах, үс уунах, тий маш их одоо туурах, эсвэл эсэргээр хүмүүс амар өлсдөг. Өлсөөд их идэх, тааргалах, тэгээд үс нь унсан. Ер нь батханыхаа асуудлыг шийдэхэд гормоноороо жоох ингээ оролдоод эхлэхээр айгүй тийм бусад зүйлсүүд нь ингээд дагалдаад ингээд доголдоод эхэлдэг юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Яагаад тэр хүн болгоны бие өөр тэр хүний уужиг суур өвчмөнтэй байна уу те. Яагаад тэр эм чинь яг тэр хүнд нь зориулж эмийг нь одоо яаж байгаа шүү дээ те. Одоо prescribe хийж байгаа шүү дээ те. Тэнгууд найз нь очиод дагаад очиод би ерөөсөө энэ эмийг уучий гэдэг. Тэгэхээр тэгж бол ерөөсөө болохгүй. Танд тэр эм таарч болно бас таарахгүй ч гэж болно те. Birth control ууснараа таны одоо тэг батг гайг болж иж болно. Нөгөө тэгүүр дагавар тийм сөрөг үр дагаврууд гарч болох вэ гэдгийг сайн бодоод үзээрэй. Яг тэгэхээр ихэнх хүмүүс за батхандаа зориулаад тэг birth control юм уула, батхан гайг боллоо, дараа нь нөгөө эмээ ууха болдог байхгүй да. Үнэхээр одоо тэг олон жил одоо ууж болохгүй юм байна. За 1 жил уулаа, 2 жил уулаа тий. Маш бүр олон жил тууштай эм уусан хүнийг бол би үнэхээр ховор сонсч байсан. Нэг бол 3-4 жил уулаа боллоо гэдэг ч юм тий. За тэгээ болох үед нөгөө батгах чинь амар болоо гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар гормоныг нэг хүчээр нэг юм зогсоосон байдалтай байгаад батганы экспертүүд юу зөвлөдөг вэ гэхээр батгандаа зориулж birth control битгий уу харин батгандаа зориулаад амьдралынхаа хэм маягийг өөрчлөө гэж л зөвлөнө. Сайн унтах нойртой тий сайн одоо хоолтой уургаа сайн авч байгаа тий эслэгээ сайн авч байгаа хоолны ходоодны чинь одоо үйл ажиллагаа сайн хоолны шингэц одоо сайн өдөрт яг 0 ороод одоо хүндэрчдэг тий тийм зөв одоо системтэй тий зөв одоо амьдралын хэм маягтай хүн батгыг гоё бүрэн дүүрэн эмчилж чадахгүй юу. Амьдралын хэм маягийг айтайхан болох уу эм уух уу гэдэг хоёр сонголттой байх юм бол би л эмийг нь сонгохгүй зөвлөхгүй. За 4-р нь одоо ингээ амьдралын хэм маяг ингээ яриад ирэхлээр тий хичээл дээр ингэж үздэг л дээ.
энэ гэхдээ юун дээр биш acne expert хичээл дээр биш манай эстетичний хичээл дээр ингэж үздэг л дээ. 5 level байгаа аахгүй юу? 1 2 3 4 5 дээр ингээд улаацсан батг гарцсан тий. Тэнгууд нэг дээр нь болонгууд ингээд нөгөө хүний яг ингээд basic одоо ингээд амьдралын хэм маяг тий. Унтаагүй, нойр дутуу, стрессцэн тий. Зөв хооллоогүй гэл те хоёрдугаарт ингийн гут цэвэр ахын шаардлага хангаагүй те усанд ороогүй нүрээ цэвэрлээгүй дэрний утаа солиогүй гэдэг ч юм те браш авгаагүй тийм нэг цэвэр юм хайжин юм те холбогдолтой зүйл. За 3-аас нь гэх юм бол арьс ажиллагааныхаа бүтээгдэхүүний буруу хэрэглэсэн, маш олон актив найрлагыг нэг дор хэрэглэсэн, цэвэрлдэггүй те нарны тос төрхдөггүй гэдэг ч юм уу те. За энэ левелүүд явсаар хагаад 5 дээр нь улаан те улаанаар ингээд батг гарсан байхгүй. Тэгэхээр тэр улаан дээр хүрэхгүй тул левел 5 дээр хүрэхгүй тулд 3-аас нь эхлээд бол хэрэггүй. 3 дээр нөгөө арьс арчилгаа гэдэг байгаа шүү дээ. 3-аас эхлэх хэрэггүй. Ямар ч нэмэргүй. 1-ээс эхлэх хэрэгтэй. Нэг нь болохоор нөгөө basic хүний амьдралын одоо хэм маяг. Унтаах, тэ нойртой байх, зөв хооллох, стрессгүй байх, тэ амар энгийн байгаас тэ. Тэгэхээр бид нар 1-ээс эхэлж ээж одоо тэ 5 дээр ингээд хүрэхгүй гэдэг тийм одоо үзэл واخхой. Тэгэхээр бид нар заавал яалтчгүй 1-ээс л эхлэх хэрэгтэй. Ходоод гидсний өвчлөхгүй байх, тэ хоолны шингэд сайн байх гэд энэ бүгдийг бид нар хийх шаардлагатай болж байгаа юм. Энийг бид нар хийхин тулд нөгөө хоолныхоо тавгийг ингээд бас бодоод үзэх хэрэгтэй л дээ. За хоолны тавг чинь бөөрийнхээ 100% байлаа гэж бодоход тал нь буюу 50% нь ногоо байх хэрэгтэй байхгүй юу? Ялангуяа ногоо тий ногоо өнгөтэй ногоог сайн идчихэж бид нар батгаар маш сайн эмчилж чадна. Дараагийнх нь 50%-ийг талаар нь хуваагаад 25% нь уураг авч явах хэрэгтэй. За хөвчлэн зүгээр махаа идэхэд л болно. За үлцэн 25% нь whole grain буюу одоо бүхэл үүрийн хоолыг идэж явах хэрэгтэй. За ингэсэн тавг маань өөрөө бидний хоолны ходоод гидсний одоо шингэцийг сайжруулдаг, тэ ходоод гидсний асуудалгүй, өрөвсөлгүй, ямар нэгэн асуудалгүй тэ байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нарт энгийн одоо амьдралын хэм маягаа тэгж зөвөр шийдэж чадахгүйгээр 3 4 тий одоо тэгэл эстетишн дээр ирдэг ч юм уу тий гоо сайханд ордог ч юм уу тий тэгээд ямар ч нэмэргүүл болж таарж байгаа юм л да. 5 дахь нь мэрэгжлийн хүнд хандах. За би бол энийг бол үгүйсээ 100% одоо бүр хэлдэг болсон. Мэрэгжлийн хүнд заавал хандах. Мэрэгжлийн хүн дээр очихдоо маш сайн мэрэгшсэн acne expert яг батхан дээр төвлөрч одоо сурсан тийм хүн дээр очиж байгааг санал болгож байна. Намайг сурж байхад лав тий эстетишн сургуульд байхад лав батга шахах талаар бол окей ингэж шахах нь болоо. Гэтэл батганы хичээл дээр ямар батгыг яаж шахах вэ гэдгийг зааж байдаг байхгүй юу. Тэгэхээр зүгээр нэг батгах шахах биш яг төрлөөр нь шахна гэдэг нь бас нэг өөр зүйл байгаад байгаа байхгүй юу. Арьс ажиллагааныхаа рутиныг бол яг бүр үнэхээр simple байлгасан л дээр энгийн байлгасан л дээр өөр ямар ч арга байхгүй. Батгахтай үед ерөөсө олон юм төрөхөд хэрэггүй гэдэг байхгүй юу. Нөгөө маск тавилаа гин нөгөө гуашаадлаа гин гуаша маша ерөөсө байж болохгүй. Арсны өрөвслийг улам ингэж ихсүүлдэг. Тэгэхээр энэ одоо юу байна л да acne expert-ийн биш dermalogica дээр болохоор ерөөсөө л ийм 5 simple одоо алхам. Double cleanse тэ давхар цэвэрлэгээ, exfoliate, toner, target, moisturizer тэ. Target гэдэг дээр нь болохоор арс яг ямар асуудалтай байгаа юм бэ тэрийг л юм. За энийг тайлбарлаж өгөхөнд бол энэ бол яг батганы бүр яг үндсэн 5 алхам баггүй. Энэ 5-ын алхмыг л заавал одоо хийж явах хэрэгтэй. За давхар цэвэрлэгээ нь хамгийн түрүүнд тий. За давхар цэвэрлэгээ болохоор за тосон цэвэрлэгч тий creamy cleanser одоо хэрэглэж болно. Face reality дээр тосон цэвэрлэгч хэрэглэх дургүй хүмүүс creamy cleanser гаргацдаг. Тэгээ тэрийг бас хэрэглэж байгаа хүмүүс их таатай дуртай байдаг. Би ч гэсэн дуртай. Oil cleanser хэрвээ сонгох бол маш хөнгөн, маш бага тийм oil бүтэцтэй тий хөнгөн бүтэцтэй oil цэвэрлэгч сонгож аваа сайн emulsify хийж угаах нь чухал байдаг. За тэгээд хөөсөн цэвэрлэгчээрээ бүр үнэхээр хамгийн зөөлөн цэвэрлэгчийг сонгороо. Энэ цэвэрлэгчдэр заавал батганы батга гадаа тослог хариулах ч юм уу тийм цэвэрлэгч байх ямар ч шаардлага байхгүй. Маш гоё зөөлөн цэвэрлэгчийг сонгож аваарай. За давхар цэвэрлэгийг зөвхөн орой хэрэглэнэ. Өглөө бол нэг давхар цэвэрлэгээ хийх шаардлага байхгүй. Хөөсөн цэвэрлэгчийг магадгүй өглөө хэрэглэж болно. Батганы одоо хэрэг өрөвсөл хэрэг тослог арснаас шалтгаалаад бас хит эмзэг арьстай бол өглөө бас заавал цэвэрлээд авах шаардлага байхгүй. За хоёрдугаарт нь болохоор гуйжуулах гэж байгаа шүү дээ. За гуйжуулах exfoliate-ийг болохоор 7 хоногт маш эмзэг арьс байх юм бол 7 хоногт нэг удаа л гэдэг. Эмзэгчлэн гайгүй ер нь батга жоохон гараад байдаг бол 7 хоногт 2 удаа. За гуйжуулагчийн хувьд бол за магадгүй salicylic acid toner байж болно. Dermalogica-гийн өөрсдийнх нь бас юу байдаг? Энийг их санал болгодог. Daily microforient гэдэг энийг бас их санал болгодог. Би энийг facial дээр хэрэгэлдэг. За тэгэнгუთ 3-т нь tone гэж байгаа. За би энийг бол tone гэдгийг бол зүгээр hydrate гэдээ оруулчмаар байна.
Hydrate гэхээр зүгээр гоё toner байж болно, mist байж болно, hydrating гоё serum байж болно. Эсвэл нөгөө биднээсийн нөгөө Centella ampoule энэ төр хэрэглэх одоо шатахгүй юу? Арьсаа эдгэх те эмзэгшлийг намдах, үрвслийг намдах гэдэг одоо зүйл. За target дээр нь бол serum л дээ. За serum дээр нь болохоор за үнэхээр арьсныхаа яг асуудалд чиглэсэн зүйлийг одоо хэрэглэх хэрэгтэй. Арьс чинь улаалттай эмзэгшилтэй байгаа бол нэлээд сайн тайвшруулах зүйл тийм. Тэгээ магадгүй одоо батханы сорвтой тийм байх юм бол витамин C хэрэглэж болно. За маш их батхтай байх юм бол за магадгүй 7 хоногт нэг юм уу 2 удаа ретинол хэрэглэж болох юм тийм. Гэх мэтчлэн яг өөрийнхөө арьсны яг асуудалд нь тохирсон зүйлийг степ 4 дээр хийх нь. За тэгээд ардаас нь 5 дээр чигшүүлэгч тос. Чигшүүлэгч тос бол бас маш гоё хөнгөн байх хэрэгтэй. Батганы одоо өрөвсөл ихсүүлээд байхааргүй, батганы хэмжээг нь ихсгээд байхааргүй чигшүүлэгч тос байх хэрэгтэй. За үүн дээр нэмээд өглөө нь мэдээж нарны тос нэмэгдэн шүү дээ. Тэгэхээр маш гоё энгийн хитгэн алхам энийг амир төөргөдөд байхааргүй хитгэн алхмыг урдаа тавьж байгаа л энийгээ яг 1 сар 2 сар хийгээд үз. Энэ эдгээр хэрэгжилж байгаа зүйл чинь нэгдүгээрт амир хуурай шулдгүй байх хэрэгтэй. Бүгдийг нь хэрэглээд дуусглаа өглөө өдөр орой энэ төр ингээд арьсчийн ингээд таталтаад хуурайшсан мэдрэмжгүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт оройдоо бүтээгдэхүүний гоё хэрэглээд унтлаа тий. Өглөө нь босч ирэнгүүт бүгд дахиад нэг ингээд 2 моёр тий батга энэ төр гарцсан байвал бас эвгүүлдэ. Бүтээгдэхүүн тохирохгүй байгааг хацар энэ хамар энэ юу butterfly энэ хэсгээр бас айгүй их мэдэрдэг. Энэ хэсгээр маш их тослог үүссэн, гелацин, шингээгүй босчих юм бол бүтээгдэхүүн маань тохирохгүй юм шүү гэж бас бодож болох нь байна. Тэгж босч ирж болохгүй. Зүгээр л арьс чинь амар гоё айтайхан босч ирэх хэрэгтэй байхгүй. Бүтээгдэхүүнийг хэрэглээ маш их хүндүүртэй байгаа тийм систик одоо батгах чинь маргааш өглөө нь пастюл хэлбэрийн болцсон тийм толгойн одоо ийм цагаан болцсон босч ирж ивэл бүтээгдэхүүн чи их ажиллаж гин шүү тийм болж гин шүү гэж бодох хэрэгтэй. Энд чинь өөрөө батгах чинь эдгээд наашаа гарч ирж унах чанаа л гэсэн тохио байхгүй. За тэгээ эдгээр 5 зөвлөмжийн хажуугаар жижиг зөвлөгөө болохоор ус сайн ууж явах хэрэгтэй. За усыг бол мэдээж ерөөсөө таслахгүй ууж явах хэрэгтэй. Тэгэхээр багаар ууж явах хэрэгтэй. Энийг дор их биш тийм. Дэрнийхээ уутыг 7 хоногт 2 3 заа ус авч явах хэрэгтэй. Makeup brush дандаа цэвэрлж явах хэрэгтэй. 7 хоногт нэг удаа тийм цэвэрлээд адаас нь алкохолонд ариутгах явах хэрэгтэй. За өөрийг чинь одоо хэрэгэлдэг одоо personal item юу гэдгийг юм тийм нөгөө үс зулгаадаг зүйл, хөмсөг ингэдэг зүйл ч юм уу те эсвэл одоо юу гэдэг батгах шахдаг зүйл, нүүрэнд ч хүрдэг тэр зүйлсүүдийг дандаа алкохолоор ариутгах хэрэгтэй. LED маскыг бас гэртээ хэрэглэж болно. LED одоо light те терапи байж болно. Арсны эдгэрэх явцыг түргэсгдэг учраас те коллаген бустыг одоо ихсгэж өгдөг учраас тийм гэрэл гэртээ хэрэглэж болно. Тэгээ хоол ундны хувьд болохоор ер нь л үндсэн те хоолоо идээд хажуугаар нэг тийм сахар ихтэй, processed food те газтай ундаа маш их одоо тоосон шарсан, хуурсан зүйл, тийм зүйлсүүдийг бол идэхгүй байх хэрэгтэй. Эрт унтах хэрэгтэй. 10 цаг гэхэд доор хаяж орондоо ороод тэгээ доор хаяж 7-8 цагийн бүтэн орой авах хэрэгтэй. Кофе уудаг бол магадгүй хар кофе уугаад ардаас нь заавал ус ууж те кофенийхоо одоо юуг одоо сайн гаргаж өгөөрэй. Тэгэхгүй бол кофе уусан хүн чинь маш их одоо цангаад те айгуу тэндээ хайжраад болцсон гэдэг. Тэгээ тэр хэмжээгээр арьсыг хураашуулах гээд байдаг талтай. Батгатай хүн бол би ходоодыг маш зөв эрүүл байлгасыг гэдэг утгаараа алкохолыг би хэрэглэхийг бол дэмжихгүй алкохол битгий хэрэглээрэй. За тэгээ сардаа нэг удаа гоо сайханч дээр очиж фэшиал хийлгэж одоо цэвэрлүүлж байгаарай. Өөрийнхөө одоо нэг одоо шахаж чадахгүй те жижиг хар цагаан батхуудыг цэвэрхэн тэг зөв техникээр шахуулж байвал бас их зүгээр. Тэгээ дандаа юм тайвшруулах найрлагатай тайвшруулах зүйлсүүдийг хэрэгжилж өгнө гэсэн үг. За тэгээд энэ хүү бичлэгээрээ Acne Tips 2026 онд ямар хөө байвал зүгээр юм бэ гэдгийг хүргэлээ. Үүнээс цаашлаад би батганы хооллолтын талаар бүр яг тусдаа бичлэг хийхгүй болохгүй байгаа. Энэ дээр би ярих юм бол тэр чигтээ ингээд юм хооллолт болж хүрэх гэдэг. Хооллолт бол бүр бүтэн ийм тусдаа ийм сабжект хичээл байдаг. За тэгээд дараагийн арьс арчилгааныхаа бичлэгүүдээр уулзцгаая. Батган эдгээгээд гоё өөрийнхөө эрүүл гоё арьсыг эргүүлж одоо олж авахыг одоо хүсэн өрөөй батгахтай байлаа гэд бас өөрийнхөө одоо нүднийхээ гэрлийг те тийм өөртөө итгэлгүй болж те тэгж битгий ягаараа батгуугаар зүгээр л төр зургийн зүйл байдаг шүү. Тэгээд тэрийг бас даван туулах хүмүүс байгаа. Чамтай адилхан зөндөө хүмүүс байгаа. Чи ерөөсөө ганцаараа биш байцаар байна. Батгатайгаа стил зурлцаар байгаа хүмүүс ч байгаа. Тэрийг нь эмчилдэг, трит хийдэг, тусалдаг хүмүүс ч байгаа, бүтээгдэхүүнүүд ч байгаа. Тэгэхээр ерөөсөө өөртөө итгэлээ битгий алдаарай. Ингээд дараагийн гоё арьс арчилгааныхаа бичлэгүүдээр уулзцгаая. Түр баяртай.